Өөрийгөө хамгаалах аюулгүй дүрм. Өнөөдөр Анар Бэлгүн хоёр айл гэр болж тоглосон юм. Тэгээд Бэлгүн Анарыг гондоочихсон. Яагаад гэж үү? Нэг ийм явц болсон юм л да. Чи цаашаа бай, би охиноо усанд оруулж гин. Би охины чи усанд оруулъя л та. Чи өөр айл юм биз дээ. Би өөрөө охиноо усанд оруулна. Өө чи яасан өөдгүй? Хүмүүс усанд орохдоо яагаад хаалгаад өгчдөг юм бэ? Хүний биеинд нууц хэсгүүд байдаг хөхгүй юу? Нууц хэсгий. Тийм ээ. Хүний биеинд өөр хүмүүс хүрч болохгүй, бүр харуулж болохгүй хэсгүүд байдаг. Энэ харуу хүмүүс энэ хэсгүүдийг бусдаас хамгаалж нууцалдаг. Хамгаална. Тийм ээ. Бидний бие нууц хэсгэнд хүрэх юм бол чаша надаа битгий хүр гэж чанга шигрэн. Бас зүгтэн. Зүг бай. Хэрвээ чиний биеийг хүрч болохгүй хэсэгт хэн нэгэн хүрэх гэж оролдох юм бол зүгээр бай. Надаа битгий хүр гэж цанга асгараарай. Бас зүгт. Тэгээд чинь тухай заавал ээж авдаа хэлээрэй. Бидний биеийн бусд хүмүүс хүрч болохгүй тэр хэсгүүдэд аав ээж маань усанд оруулахдаа эмчлэгтэй л хүрч болно. Өөр хинч хүрч болохгүйг анхаараарай.